За та бүхэнд хүүхдийн тоолох чадварыг хэрхэн дэмжих талаар танилцуулъя. За хүүхэд эхлээд юмсыг тоолохдоо нэг нэгээр нь тоолж эхэлдэг. За жишээлбэл энд хэд байгааг тоолохдоо байрлалыг нь өөрчлөөд 1 2 3 4 5 6 гэдэг энд 6 юм байна гэж тоолдог. За дараа нь хүүхэд хараад ялангуяа 5 доторх юмсыг хараад энэ 3 байна. За одоо 4 байна, энд 2 байна гэх мэтчлэнгээр шууд одоо тоог нь хэлж чаддаг ийм шатанд очдог. Түүний дараа хүүхэд багцалж тоолох одоо чадвартай болдог. Жишээлбэл одоо юмсыг 5 5-аар нь багцлаа 5, 10, 15, 20, 25 гэх мэтчлэнгээр мөн одоо энэ хэрэглэгдэхүүнийг ашиглаад 10, 20, 30 31, 32 гэж. За энд 32 байна гэх мэтчлэнгээр ингэж одоо тоолох бололцоотой байдаг. За мөн энэ хэрэглэгдэхүүнийг авч явахад хялбар байдлаар ингэж одоо хийсэн байдаг. Жишээлбэл одоо энд хэд байгааг тогтоохдоо хүүхэд 10, 20, 21, 22, 23, 24. Эсвэл одоо энийг 10, 20 гэд энд 4 байна гэж шууд 24 байна гэж тоолох ийм бололцоотой болдог. За энэ тоолох чадварыг дэмжихэд бас нэг чухал үр гүйцэтгэдэг хэрэглэгдэхүүн бол 100-гийн хүснэгт байдаг. Энэ 100 ширхэг ийм нүдтэй ийм 10 мөртөө 10 багантай хүснэгт байгаа. За энэ хүснэгтийг одоо хүүхдтэйгээ хамтарч нөхөх. За нөхөх үед ямар зүй тогтлоод ажиглагдаж байгааг ярилцах бол маш чухал байдаг. Жишээлбэл энд 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд. За тэгээд одоо дараагийн мөрүүд ямар зүг тогтолтойгоо бас зарим багнуудыг нь цааш нь үргэлжлүүлж бичүүлэх замаар нь хүүлж болно. За одоо 11, 12, 13, 14 гэд. За одоо энэ багныг цааш нь гүйцээгээд бичвэл одоо энд хэд бичигдэх вэ гэдгийг асууж олно хүүхдээс. Тэгэд хүүхэд тооцоолж үзээд энд бол 24 бичигдэх болцоодоо тэрний дараа 34, тэгээд 44 гэдгийг олж харснараа энэ багны тоонууд бол 10-10-аар нэмэгдээд явж байна гэсэн зөв тогтлыг мөн нэгжийн орны цифрүүд нийжлэх юм байна гэсэн зөв тогтлыг олж харах бололцоотой. За мөн одоо 5 дугаар мөрийг бичээрэй гэсэн даалгавар өгөхөд 1 2 3 4 5 5 дугаар мөр. За одоо энд ямар тоо байх вэ гэдгийг тооцоолж олно. Энд 44 байгаа юм чи энд 41 байгаа. Хөшөө бас энд 11, 21, 31, 41 гэд. За тэгээд 41 гэдгийг тогтоосны дараа 41, 42, 43 44, 45 гэх мэтчлэнгээр ингэж бичих бололцоотой. Мөн энд одоо дигналын дагуу ямар зөв тогтол байгааг бас ярилцаж ажиглах бололцоотой. Энэ бол нэлээд өндөр чадварыг шаардна. За энд 1, 12, 23, 34, 45 гэдэг энэ зөв тогтлыг бичигдсэн дарааллыг ажиглахад бол эдгээр тоонууд 11, 11-ээр нэмэгдээд явж байгааг хүүхэд олж харах бололцоотой. За одоо энэ дээр 11-ийг нэмээд 56, дараагийнх нь 67, дараагийнх нь 78 гэх мэтчлэнгээр ингэж нөхөх бололцоотой. 100-гийн хүснэгтийг бүрэн ингэж нөхсний дараа маш олон одоо зөв тогтлыг олж харах дасгалууд хийж болно. Жишээлбэл одоо энэ хүснэгтийг ингэж яг голоор нь нугалсны дараа за энэ 23 гэдэг тооны цаана ямар тоо байгаа вэ гэдгийг хүүхдүүдээс асууж тооцоолуулж сэтгүүлж ингэж олуулахад бол маш их хийсвэр сэтгэлгээ хөгжихэд бол хувь нэмэр оруулахын дасгал байгаамаа. За жишээлбэл 23-ын цаана хэд байгаа вэ гэдгийг тооцохдоо хүүхэд тоолж болно. За энд 23, 33, 44, энэний цаана 53 байгаа. Тэгээд энд 63, энд 73 гэж болно. За бүр дахиад эндээс нь бас тоолж болно. За энд бол 93 байгаа. 93, 83, 73 гэж болно. Гэх мэтчлэнгээр олон янзын арга замаар хүүхэд тоолж болно. За яг энэ нугалалтыг бас ингэж хийж болно. Ингэж хийж болно. За ингэж хийсний дараа жишээлбэл 64-ийн цаана хэд байгаа вэ? Мөн одоо ингэж нугалсны дараа за 34-ийн цаана хэд байгаа вэ гэх мэтчлэнгээр маш олон төрлийн дасгалуудыг ажиллаж болно. За бүр 4 нуглаад энд одоо 23 харагчин 23-ийн цаана харагдахгүй байгаа 3 тоо байгаа тэдгээрийг нэмэхэд хэд гарах вэ гэх мэтчлэнгийн дасгалуудыг ажиллаж болно.